За ингээд хөдөлмөр эрхлэлийн харилцааны дуусгар болгох гэдэг 7 дугаар дэд бүлэг байна. Дуусгар болгох цуслах хоёр өөр, хэрэгцээ хоёр өөр байгаа. За ажил олгогчийн санаачлагаар цуслах дээр бол за нэгдүгээрт ажилтан мэрэгжлийн төвшин ур чадвар ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болох нь тогтоогдсон бол тогтоогдсон гэж хэнийг хэлээд байгаа юм бэ гэж. Энэ бол ажил олгогч тухайн нөхцөл байдалтай тааруулаад хамтын гэрээ юм уу өөрийнхөө байгуулсан гэрээ тухайн салбарынхаа онцлогтой харгалзаад шийдэх асуудал. Зарим газар бол одоо мэрэгжлийн комиссар болдог тийм үү. Зарим газар одоо ажил олгогч нь өөрөө тогтоочно. Зарим газар мастерхад өгөлтэй ч гэдэг. Ингээ янз янз. Гэхдээ энэ бол одоо юу гэдэг нь заавал шүүхийн шийдвэр гэсэн үг биш. Харин энэ дээр нэг шин юм байна. Энэ тухайн ажилтнанд өмнө анхааруулж мэрэгжлийн төвшин ур чадвар ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж. Одоо өндөр ур чадвар шаардсан асар их зардал гаргадаг одоо экскаватор ч юм байлаа гэж боддог тийм үү. Тэгэхээр энэ хүнд бол одоо бүтэн сар ур чадвараа сайжруулах хугацаа болцоо байхгүй шүү дээ. Тийм ээ. Зарим хүнд бол бүтэн сар хугацаа өгчих болцоо байна. Ингээд тухайн нөхцлөөсөө шалтгаална гэсэн үг. Гол санаа нь бол нэг өдөр хүн ажиллаа хийгээ явж хурж ирээд тентхэн болгоо дээр нь чи ажиллаа хийж чадахгүй байна халлаа би тогтоочлаа алчлаа гэхгүй шүү гэж. Тэр хүнд болцоо олгооч л гэж. Энэ дээр ийм шинэ залт орсон байгаа шүү. 81-4 хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ностой зөрчлөө гэсэн. Тэр хүний нөөцийн албаныхын танаас бол одоо ямар шинэ даалгавар нь орж ийнэг бол ямар ажилтныг ямар тохиолдолд халахдаа хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд цуцлах нөхцөл болгож оруулах ёстой юм бэ гэдгээ бодох ёстой болчихсон.